За тэгэхээр манай их барьж байгаа нам сонгуульд орсон мөрийн хөтөлбөр нь бол их тодорхой хүнд ойлгомжтой. За тэгэхээр бас нэг хийгээд хэрэгжүүлчихвэл бас нэг үнэхээр бас нэг бололцооны хөтөлбөр байна дэ гэж иргэд минь харсан учраас энэ олон хүнийг энэ 76-аас 66 хүнийг сонгосон баг. За өнөөдөр засгийн газар байгуулагдаад оруулж ирж байгаа хөтөлбөр бол нэлийн тийм бүдгэрүүлсэн тоо баримт байхгүй ийм байдлаар орж ирж байгаа учраас би энэ мөрийн хөтөлбөрийг дэмжилгүйгээр буцааж засгийн газраас татаж аваад ахиж ажиллаж тооцоод энэ амлсан зүйл рүүгээ нэлийн тийм дөхүүлсэн зүйлийг оруулж ирүүл яасан бэ гэсэн ийм зүйлийг хэлэх гээд байгаа. Тухайлбал та бүхний ингээд иргэдэд тараасан сонгуулаар ярьжсэн мөрийн хөтөлбөр аль аймаг дээр ямар зүйлийг хийх үү, эдийн засгийн нөхцөл бололцоог хэрхэн болгох одоо сайжруулах уу. За тэгээ явуулсан арга хэмжээнүүдийн үр дүнгээс бол иргэд одоо ядуурлаас бүрэн гарна гэсэн ийм л одоо том зүйлүүдийг амлчихсан ярьчихсан байж байгаа. Одооний энэ мөрийн хөтөлбөрийг шууд баталчих юм бол магадгүй сонгуул болох юм бол манайх 65 суудалтай та нар 9 суудалтай болохоор хэмжээний ийм мөрийн хөтөлбөрийг гаргах гээд ингээд сууж байна. Сая өнөөдөр ярьлаа улаан гишүүн бас сангийн сайд байсан хүн, Хөрлбаатар бас эдийн засгийн одоо нэлээд одоо том лидер, Монголын лидер хүн. Энэ хоёр маань энэ мөрийн хөтөлбөр ерөнхийдсэн байдлаар орцсон байгаа учраас эдийн засгийн тооцоонуудын үр дүнгийн нэлээд сан гаргаж оруулж өгөөч гэсэн ийм зүйлүүдийг хэлээд байна. Тухайлбал тэр таналтын нэг тодорхой хэсгүүд байна. Тэгээ нөгөө халамжийн, тэтгэмжийн, нийгмийн чиглэлийн хөтөлбөрүүдийг хасан танна гэсэн ийм зүйлүүд байгаа болохоос биш. Яг эдийн засгийн хувьд нь бид нар одоо ийм зүйлээс томоохон хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүнд хүрж эдийн засгаа сайжруулчих бололцоо гарна гэдэг зүйлийг бол зөвхөн ерөнхий сайд амаараа хэлж байгаа болохоос биш. Өнөөдөр яг их хурлын гишүүдийн гар дээр тараагаад өгсөн бодиттой бас тооцсон ийм зүйлүүд байхгүй байгаа учраас би энэ хөтөлбөрөөнийг эргэж аваад ахиж хоорондоо бас ярилцаж зөвлөлдөөд санаа оноогоо тусгаад ингээд хүр дүнтэй тодорхой төвшөнтэй ийм зүйлүүдийг гаргаж ирэх зүйтэй байх гэсэн байдлаар би энэ удаа бол энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийг буцаагаад татаж аваад эргэж одоо тооцоод оруулах яасан бэ гэсэн ийм саналтай байна. Хоёрдугаарт нь өнгөрсөн 4 жилд л ерөөсөө энэ улс орныг л бужигнуулаад баахан хулгайчуд ирж байж байгаа л яваад өгсөн. Тэр хооронд нь өнөөдөр сонгогдоод ирсэн тав хүн маань одоо харь гараг дээр байсан юм шиг зүйл яриад байгаа юм. Бид дунд нь л байж байсан. Хамтраа засгийн газраа байгуулсан, зовлон жаргалаа ярьж ийсэн. Энэ Монгол улсын эдийн засаг гэдэг чинь ганцхан тийм тусгаар Монголоос шалтгааллах зүйл биш. Энэ дэлхийн бөмбөр зүг дээр байж байгаа улс оронтой бас тодорхой хэмжээгээр хамааралтай ийм л зүйл шүү дээ. Гол зүйл нь уул уурхаагаас ашиг орлогоо олдог. За тэрийгээ тэгээд нэг иргэдээ хүртээдэг, хувь хүртээдэг янз бүрийн л одоо хэлбэртэй. Бид засгийн газраа 12 онд авчаад одоо юу гэдгийг энэ өмнө байсан хүмүүс нь бол ерөөсөө мөнгө аваад та нар сонгуулийн өмнө тарааж өгөө саяар нөгөөд тэгээд энэ уул уурхай оюу толгой эрдэнтийн гарах зэсийг молибденыг алтыг урдчилж гадаадад одоо гаргахт нь буцаж бид нар одоо мөнгөний тодорхой хугацаагаар төлнө гэж ингэж ярьж хагаад мөнгө заасаа та нар өгсөн шүү дээ. Тийм учраас бид нар хэцүү байна гэж хэлээгүй шүү дээ. Нөхцөл байдал аль алиндаа л байгаа. Засгийн газар авсан, улс орноо авч явахын тулд зээл хууль авдаг, аль бололцоотой арга хэмжээнүүдээ бол бид нар хэрэгжүүлдэг. Тийм учраас энэ цаг үеэс хойш бол тэр одоо юу гэдгийг төрүүчийн засгийн газар одоо байгуулагдаад тэгээ нэг хулгайцалгийн хийгээд энэ улс орныг дампуурч явсан гэдэг зүйлүүдээ аль аль талдаа бас болоод эндээс гарах хамгийн одоо хялбар дэвт магадгүй хамтраад хийж хэрэгжүүлчих зүйлүүд нь юу вэ? Бас энэ улс орны чинь эдийн засаг ганцхан Монгол улсаас өөрсдөөс нь ч юм уу энэ улс төрчдөөс энэ намуудаа шалтгаалаад байгаа юм биш. Дэлхий дээр одоо явагдаж байгаа энэ одоо уул уурхаагаас хамааралтай энэ улс орны хувьд бол гол гардаг ашиг нь орлого нь үнэн тодорхой хэмжээгээр хямдарсан учраас бид нар тал талдаа айл өргөч гэсэн адилхан хувь хүн компани адилхан төсвөө одоо хөрөнгөө зарлаа хэмжээж явуулъя гэсэн ийм зүйл рүүгээ илүү их анхаарч ажиллахгүй бол ахаад л бид нар нэг бие биенээ сайн муугаар ярьсаар байтал эсвэл ерөөсөө хамаг буруу одоо эдгээр хийсэн шүү гэж ярьсаар хагаад энэ засгийн газрын чинь 4 жил өнгөрөөд эсрэг дүнч гарч иж магадгүй буцаад. Тийм учраас бол одоо ажил руугаа жаахан орвол яасан. Бодиттой зүйл рүүгээ хандаж одоо ажиллаач. Одоо тэр хүүхэд арга үйлчилгээний хуулийг өөрчлөн хасан тамна гэхээс илүү ядчил сая засгийн газрын бүтцээр агентлагуудаа цөөлөөд дид сайдуудаа хүртэл та нар одоо тавихгүй байх хэрэгтэй шүү дээ. Давхар дээр нь ч одоо яамаа. Ядаж одоо тэр нэг үнэн чудраг байгаадсан дид сайдаа болиулаад татварыг одоо хизээш бид нар одоо нэмэхгүй
За Нямбатар